багш нь амгалан сургуулийнхаа бага ангийн багш Ган Чимэг багшийнхаа сайхан бичих сурагчийн чимэг буюу одоо сурагчийг сайхан бичүүлэх мөн зөв бичүүлэх ийм арга зүйд хэрхэн суралцуулт юм бэ гэсэн ийм сайхан арга зүйтэй танилцлаа. Энэ арга зүй бол багшийн манд одоо 20-30 жилийн хөдөлмөрийн үр дүнд туршилтын үр дүнд болсон ийм арга юм байна. Тэгээд сурагч болгоных нь дэвтэр нэг хүүхдийн бичих шиг ийм жигэд гоё сайхан бичсэн байна. Тэгээд миний хувьд бол бичгийг сурагч маань одоо сайхан бичиж сурснараа эмгэгцэгцтэй альваад одоо эмгэгцэгцтэй тий гаргад цэвэр ням бай хандаж сурах юм байна. Тэр чинийгээрээ үгийг нүдлэн тогтоох юм байна тий. За тэгээ хоёрдугаар болохоор сайхан бичнэ гэдэг бол одоо анхаарах, төвлөрөх тийм чадварыг хөгжүүлдэг байх нь. За гуравдугаарх нь одоо альва зүйлийг сурагч өөрөө бичсэн тий сурсан зүйлээ одоо төгс төвлөржүүлэхтэй ням бай бичих тий төвлөржүүлэх юм үйл ажиллагаанд суралцдаг юм байна гэж ойлгодог. За өнөөдөр бидний бүтээл буюу цэвэр сайхан бичиг. За цэвэр чиглэлээр ингэж бусад багшнаасаа зөвлөн тусламж авах гэж ангийнхаа үгэнд гаргасан байгаа. За манай анги бол ингээд тогтмол цэвэр сайхан бичиг цээжгүүд хийж сурсан. Одоо ингээд сүүлийн засалтгүй 3 жил хийчихлээ. За хүүхдүүд манай энэ дээр маш их идэвхтэй зүтгэлтэй сайн ордог. За манай хүүхдийг ингэж хөвчүүлснээр ер нь төрөл хэдээ зөв сайхан бичиж, гарацтай гоё бичиж, тий? Бага ангаас суурийн гоё бичгтэй тарчих юм бол цаашаа дунд руу гайг байх гэж өөрөө өнтер боддог. Энийг үгүй ингээд өөрөө эрхэмлээд айдад өмнө төгсдийнхаа ангид ч гэсэн цэвэр сайхан бичгийн нэвтрийг гэрээ цээжгийн нэвтрийг ажлуулаад сурцсан. Миний одоо бүр давтаг болчихсон. Түгээмэл гарсан ажил хийж хэлдэг боломжтой гэж өөрөө боддог юм яа. Мөн энэнийг бас ингээд хүүхдүүдийн юм урамшуулаад явдаг байгаа. Өдөр бичиж хүүхдүүдийнхаа юг ингээд өдөр дүгнээд явдаг байгаа. За бичгээ сайжирч яана уу тийм ээ. Одоо 1-р ангидаа ямар ч 2-р ангидаа сайжирсан байна. 3-р ангидаа эдийн өршөө сайн болсон байна. Ер нь тэр анги ах тусна аяга хөөрхөн болоод байдаг. За тэгээ жоохон бичгээ таар байгаа. Энэ хүмүүсээ тэгээ мэддэг байгаа. Тийм ээ. Том бичгээ үстэй ардаа гаргадаг юм хүмүүсд гэртэн буюу ингээд өгөө явдаг тарах материалуудаа. За энэ тарах материалууд маань аяга олон янз дотроо сэдвүүд нь өөр. За ихэнх нь энэ хүүхдийн сонирхлыг татхац нэг урт биш. Богинохноор за жоохон богиндод байвал чиний гарч нь өвдөхгүй өөрөө бичих сонирхолтой нэг 2 бичээд ирээрээ 3 удаа бичээд ирээрээ дээд нь тэр 3 гэдэг. Сурагчдынх нь бичих чадвартай танилцлаа. Энэ бол үнэхээр тийм багшийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд одоо нөгөөт нь хэвсэн дадал болсон тийм сайхан арга зүй юм байна. Тэгээ энэ арга зүй бас багш нар маань бас суралцаад аваасай гэж хүсэж байна. Тэгээд цээжэр бичүүлэхдээ зөв алдаагүй бичүүлэх юм бас арга зүйтэй хамтарч энэ сайхан бичгээ бичүүлдэг юм байна. Тэгэхээр сурагчийг сайхан бичүүлэх арга зүй суралцуулах энэ сайхан арга туршлага түгэж байгаа Ган Чимэг багштай баярлалаа. Тэгээд цаашдынхаа ажилд амжилт хүсье. Ингээд хүүхдүүдийн бичгүүд дандаа ингээд гоё хүүхэд сайжирсан төл сургалаа байгаа. За энэ манай ангийн энэ охин бол одоо тасралтгүй 3 жил ингэж бичиж яваа. Одоо бид нар чи 3 дугаар анги шүү дээ тийм ээ. Тэгээ ингээд багшд гэсэн юм гоё урам хайрлаад би өөрөө хүүхдүүдийнхээ дэвтрийг харж ингээд урам авдаг. За өнгөрч байгаа онцлог өчгтэй үгүй. За миний үе шиг бичээрэй. За энэ юугаа үе багш тарах тараад нэмж өгье. Чи чадвалыг 2 бичээд ирээрэй. Тэгтээ. Багшийнх нь олон жилийн туршлагаар ер нь харж байгаагаар ингээд судлаад одоо эдгээр дээр чи бид нар шугар судлаа маягийн юмтай болчихлоо ш. Ингээд судлаад байхдаа энэ сайхан бичнэ гэдэг нь ерөөс хоёр юм соёл болчихж байгаа. Өөр юм соёл яаж авч чадвар. За та сурагчдад бол одоо зөв сурах чадвар. За мэдээж би гоё бичгийн тул бүгд ихээр зөв сууж байгаа юм. Зөндөө олон ололтуудыг эндээс олж авч байгаа гэж бодож байна.